тооны ерөнхий хуваагч ба хуваагдагч. За 36 ба 45-ын ерөнхий хуваагчдыг олж Эйлерний диаграмаар үзүүлээрэй. Алхам 1. 36 ба 45-ын тавд хуваагдах бүх тоог тус бичнэ. За 36-гийн хуваагч нь 1, 2, 3, 4, 6, 9, 12, 18, 36. Харин 45-ыг 1, 3, 5, 9, 15, 45. За тэгвэл энэ хоёрын маань алхам 2 жагсаалтаас ижил хуваагдагчдыг ялгана. За энд ижил хуваагдагч бол 3 байна, 9 байна, мөн 1 байна. За тэгвэл 36 ба 45-ын маань ерөнхий хуваагдагч нь 1, 3, 9 юм байна. За Эйлерний диаграмаар үзүүлвэл 36 хуваагддаг тоо, 45 хуваагддаг тоо. Харин энд улаан байгаа хоёулын дээр нь давхцаж байгаа бол 36 хуваагддаг, 45 хуваагддаг. За 36 ба 45-ын ерөнхий хуваагдагч нь 1, 3, 9 юм байна. За би даан бодох дасгал. Дараах тоонуудын ерөнхий хуваагдагчийг олоорой. 10 ба 15, 6 ба 14, 8 ба 16, 15 ба 30, 20 ба 36. За дараагийнх нь би даан дэвтэртээ өөрсдөө хийж гүйцэтгээрэй. За өгсөн тоонуудад зэрэг хуваагддаг тоог тэдгээрийн ерөнхий хуваагдагч гэнэ. Жишээ нь 2 ба 3-ын ерөнхий хуваагдагч нь 6, 12, 8 гэх мэт тоонууд байна. 6, 8, 2-ын ерөнхий хуваагдагчдыг олж Эйлерний диаграмд үзүүлье. За 6-гийн хуваагдагч нь 6, 12, 18, 24, 30, 36, 42, 48, 54, 60. Харин 8-ийн хуваагдагч нь 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80. За Эйлерний диаграмаар үзүүлвэл энэ хоёрт хоёуланд нь адилхан байгаа нь 24, 48, 72. За тэгвэл 6 ба 8-ийн маань ерөнхий хуваагдагчд байна. За